Сонгуулийн тэгш оролцоо. Ирэх 4 жилд биднийг төлөөлөх хүмүүсийг сонгох, улсын их хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжид сонгуул 2016 оны 6 сарын 29-нд орон даяар болно. Энэхүү сонгуультай холбогдуулан улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан тооцоогоор сонгуульд саналаа өгөх 1 сая 700 гаруй иргэн байна гэсэн судалгаа бий. Үүнээс 90 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Энэ нь нийт санал өгөх сонгогчдын 6 орчим хувь бөгөөд өөрөөр хэлбэл нэг аймгийн нийт иргэдийн тоотой дүйцэхүйц хөгжлийн бэрхшээлтэй иргэн улсын их хурл болон орон нутгийн сонгуульд саналаа өгнө гэсэн үг юм. За 2016 оны 6 сарын 29-ний өдөр Улаанбаатарын цагаар өглөөний 7-оос 22 цагийн хооронд сонгогчдын санал ах ажиллагаа явагдана. За энэ сонгогчдын санал ах ажиллагаа одоо хүмүүс саналаа өгөхдөө өөрийн харьяа хэсэг дээр очиж саналаа өгнө. За ингээ очихдоо бол иргэний үнэлгээ авчиж хэрэгтэй. Хуулийн дээр бол одоо сонгогчийн хорны хээг одоо төхөөрөмжөөр таниулаад ингээ бүртгэлийн хуудас болгож саналын хуудас болгоно гэсэн ийм залттай байж байгаа. Гэхдээ хэрвээ одоо хорны хээ унших төхөөрөмж ажиллахгүй болсон ч юм уу хорны хээ одоо таних боломжгүй тохиолдолд заавал одоо иргэний баримтчийг шалгаж мэдээлэлтэн тулгана гэсэн ийм залттай байж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийг 2006 онд батлан гаргасан. Энэ конвенцийг Монгол улсын их хурл 2008 онд сойрхон батлаж нэгдэн орсноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангахын тулд тэдэнд тэгш боломж олгох, тэгш оролцоог хангах асуудлыг шийдвэрлэх үүргийг тухайн орны засгийн газар хүлээж байдгийг. Үүний дагуу Монгол улсын засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний хорог байгуулан ажиллаж байгаа ч өнгөрсөн хугацаанд аливаа сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дөнгөж 40 орчим хувь нь л оролцож ирсэн гэсэн судалгаа гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуул өгөхөд хүртээмжтэй орчин байхгүй байгаатай холбоотой. Би одоо яг 4-р удаага саналаа өгөх гэж байна. Тэгээд яг эхний нэг 2 удаад нь болохоор би дандаа сонгуулийн нэг хайрцгаар санал өгдөг байхад бас нэг асуудлууд гардаг байсан. Одоо яг нөгөө мэдээ саналын хуудасаа өгнө. Тэгээ өгөөд би тэрийг дугуулж яхад тэнд нөгөө санал авах одоо нөгөө хайрцагтаа ирсэн дагаж ирсэн хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс нь бүгдээрээ ингээд тавиараад хараа зогсчихдаг. Магадгүй тэр хорооны хүн тэр дугуулсан намаас нөөр намын хүн байх юм бол энэ нөхөр чинь одоо энэ намыг дэмждэм бэ ч гэдэм үү те. Тэр бол яг өөрийнхөө үзэл бодлын дагуу биш. Бусдын үзэл бодлын дагуу яг тэрийг дугуулж таардаг. За энэний хүрээнд яг дэвшилтэй талууд энэ жилийн сонголтоор бол ерөнхийдөө гарч байна. 6 сарын 28-ны өдөр 9-с 20 цагийн хооронд зөөрийн битэмчилсэн саналын харьцаар санал ах ажиллагаа явна. Зөөрийн харьцаар санал авах гээд очихдоо санал ах байрны 2-оос доошгүй төлөөл зохион байгуулагчд очино. За мөн ажиглагчд дагалдаж явж болно. За ингээд очихдоо заавал санал бэлтгэх сонгогчийн саналаа нууцаар гаргахад боломжийг хангах үүднээс зөөрийн бүхээгт очино. За ингээд зөөрийн бүхээг байрлуулад сонгогч саналаа тэмдэглэнэ. Сонгогч саналаа тэмдэглэснийхаа дараа өөрөө одоо дугтуунд хийж битүүмжлээд хайрцагт санал одоо битүүмжсэн хайрцагт хийх ёстой байж байгаа. За тэгэхээр танд зөөрийн битүүмжсэн хайрцагт саналаа өгөхөд чинь дугтууны хамт саналын хуудсыг болгоно. Ингээд саналаа тэмдэглэсэн дараа дугтуунтаа хийгээд хайрцагтаа хийх боломжтой. Зөөрийн хайрцагт санал авах гэж очиход таны хажууд одоо саналаа өгж байгаа тэр зөөрийн хайрцагт санал өгж байгаа сонгогчийн хажууд гэр бүлийн гишүүн байж болно. Хэрвээ эмнэлэг бол хүнд хэвтрийн өвчтөй хүн хажууд байж болно. Тэрнээс бус этгээд хажууд байхыг хориглоно гэдээ хуулиар заагаад өгсөн байж байгаа. Сонгуулийн тэгш оролцоо. 4 жилийн өмнө би нэг өхөд нэг саажилттай залуу бас надтай хамт орж ирсэн. Тэгэл тэрийг харж байхад чинь тэгэл өөрөө л ороод юмнуудаа ингэж өгөөл өөрөө тэндээ ингээл дотор нь дугуулахыг бодоод одоо хэрэг илүү гаргачих юм бол тэгэл тэр хүн одоо санал нь тооцохгүй болол. Сонгогч бичлэн саналаа өгөх чадваргүй сонгогч маань итгэмжсэн хүний тусалцаа авч болно гэдэг нь хуулийн заасан. Тэгэхээр энэ итгэмжсэн хүн хэн байх вэ гэдгийг сонгогч өөрөө сонгоно. Өөрийн итгэлтэй одоо сонгуулийн эрх бүхий ийм иргэнийг итгэмжсэн хүнээрээ сонгоно. За ингээд итгэмжсэн хүнээ дагуулжчоод одоо өөрийнхөө санал тэмдэглэхийг одоо саналаа өгөхийг хүссэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх юм боломжтой. За итгэмжсэн хүнд заавал итгэмжлэл гээд шаардаад байх ийм одоо шаардлага байхгүй. Зөвхөн тухайн иргэн нь сонгуулийн насны хүн байх ёстой.
За улс төрийн намын ажиглагч байж болохгүй. Сонгуулийн тэгш оролцоо. Харааны бэрхшээлтэй иргэд хараагүй иргэд бол санал өгөхөд бол маш их бэрхшээлтэй байдаг гэсэн. За энэ бэрхшээл нь болохоор юун дээр гарч ирэх гэхэд за яг ямар нэгэн байдлаар хүнээр хөтчтэй хамт хөтлүүлээд очоод санал авах байранд очиж болдог. За тэгэхээр мэдээч хэрэг гэр бүлийнхэн нэг гишүүнийг очоод өмнөөс нь төлөөлж зурна гэдэг бол тэр хүн магадгүй би тэрүүн дээр зураараа гэж хэлэхэд нь за гэж хэлээл өөрийнхөө дэмжиж байгаа хүнийг зурж байгаа үгийг бол мэдэхгүй. Тэгэхээр энэ бол тухайн хүний эрх бол маш хэмжээгээр зөрчигдөж байна гэж бид нар бол үзсэн. За харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд бол Braille хавц ашиглаж саналаа өгнө. Тэгэхээр саналын хуудасдах мэдээлэл нэлээд одоо их болсон учраас саналын хуудсыг Braille хавцсан дотор хийж өгнө. Дээрээс нь хажууд нь одоо гарын авлага барих хэрэгтэй. За энэ гарын авлаган дээр томруулсан үсгээр болон Braille үсгээр саналын хуудасны мэдээллийг хэвлэсэн ийм одоо байдлаар тэр Braille хавцаа өргүүлсэн байж байгаа. За энэ ажлыг харааны бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтарч хийсэн. Сонгуулийн тэгш оролцоо. Яг энэ сонгуулийн үйл явц дээр сонсголын бэрхшээлтэй хүмүүсээс бас нэлээд мэдээлэл авах нь дутмаг гэдэг юм байна даа л гэж бодсон. Өмнө нь ингээд аав ээжийн ятгалгаараа сонгуульд оролцдог байгаад болцсон. Одоо өөрөөсөө орчуулагчийн тусламжтайгаар мэдээллийг авч өөрөө сонголтоо хийх болсон. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бол ямар ч байсан сонгуульд бол идэвхтэй оролцоорой. Энэ бол бидний эрх тийм ээ. Бидний нэг өөрөг хариуцлага. За урдны жилүүдэд бол яг нэр дэвшигчдийн байдлыг харахад бол урдны жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ярьдаггүй байсан. Өнөөдөр бүх нэр дэвшигчид тодорхой хэмжээгээр дурдчихэв тийм ээ. Тэгэхээр энэ бол дэвшил. Ямар ч байсан биднийг байна гэдгийг мэдж байна гэдэг бол нэг талаасаа бол нэлээд том халахын нэлээд том дэвшил болж байгаа. Тийм учраас яг өөрийнхоороо шийдвэр гаргаад өөрөө сонголтоо хийгээрэй. Хэн нэгний нөлөөнд бүү автаарай л гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд уриалж байна да. За сонгогч саналаа өгөхөр одоо саналаа тэмдэглэхдээ саналын хуудасдах заавартай маш сайн танилцах хэрэгтэй. Заавар дээр хэдэн нэр дэвшин төлөө саналаа өгөх гэдэг нь маш тодорхой заасан байж байгаа. Саналын хуудас маань хоёр хэсэгтэй байж байгаа. Энэ эхний хэсэг нь улсын хурлын сонгуулийн саналын хуудас гэж. За дараагийн хэсэгт болохоор аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөлтөй хурлын төлөөлөгчд одоо нэр дэвшигчд санал өгөх хэсэг. Тэгэхээр улсын хурлын сонгуульд болохоор тойрогт ногдож байгаа мандат нь нэг мандат учраас нэг нэр дэвшигчийн одоо нэрийн өмнөх энэ 100% дугуйнуудыг дүүргэн будаж саналаа тэмдэглэе. За дараа нь нийслэлийн сонгогч бол нэг нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Аймгийн одоо орон нутгийн сонгогч бол энд тэмдэглэсэн зааврын дагуу саналаа өгнө. Нэг мандаттай байж болно, 5 мандаттай байж болно, 3 мандаттай байж болно. Тэгэхээр тэр 3-5 мандаттай газар бол 3 мандат хүртэл 3 хүртэл одоо тооны нэр дэвшинтэй саналаа өгөх. Саналаа тэмдэглэхдээ энэ зориултын үзэг ашиглана гэж байгаа. За энэ зориултын үзэг маань өөрөөр хэлбэл зүгээр маш түргэн хугацаанд хатдаг ийм одоо эсхий бал байж байгаа. Нэр дэвшигчийн нэрийн өмнөх энэ дугуйг ингээл дүүргэн будаал саналаа тэмдэглэж байна. Хэрвээ мандатын тооноос илүү тэмдэглэгээ хийх юм бол санал тоолох төхөөрөмж уншихгүй буцаад гаргаж байна. Энэ тохиолдолд сонгогч дахин нэг удаа саналыг авах боломжтой байгаа. Мөн санал тоолох төхөөрөмжт хийхээс өмнө алдаа гаргаж тэмдэглэснээ мэдж байгаа бол нэг удаа хүсэлт гаргаад саналыг авах ийм боломж хуулиар нээлттэй. Сонгуулийн тэгш оролцоо. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүснээс өөрсдийнхөө төлөө, өөрсдийнхөө ирээдүйн төлөө бас сонгуулаа идэвхтэй өгөөрэй. Одоо нийгмийг өөрчлөхийн тулд яг одоо энд гаргаж байгаа таны тэр санал чинь бас хэрэгтэй шүү. Сонгуулийн үр дүн нэг хүний саналаарч дутаг гэдгийг бас санаж явах хэрэгтэй. Ягаад тэгэхээр нөгөө эрдэс маань 50% өрөхгүй сонгуульд өгдөг. Энэ дээр бөөн одоо нэмэлт зардал шаардлагатай болдог. Тийм учраас сонгогчд маань өөрсдийн иргэний өрөө ухамсарлаад сонгуультай идэвхтэй оролцоод сонголтоо хийгээрэй гэж уриалъя. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгох эрхийг баталгаажуулах, тэгш оролцоог хангах чиг үүргийг сонгуулийн бүх тойрогт хэсгийн хороодод өгөх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд мөн сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгуулиан өгөхөд зориулан тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Braille үсгэн хуудас, томруулдаг шил зэрэг бүхий л төрлөөр хүртээмжтэй орчныг бүрдүүлсэн тул нийт иргэд та бүхнийг сонгуулаа хүрэлцэн ирж өгөхийг уриалж байна.